Сайн мэсгэн өрхөн үзэгчтэй Ламаа та бүхэнтэй хамт байна. Энэ бол дэлхийн төв 7 хоногийн онцлог мэдээ. Бид өдөр бүр хөрш зэрэгэлдээ бус нутгууд болох Бурайд, Эрхүү өвөр байгалийн хязгаар, Якут, Халимаг болон Хятадын гол үйл явдлуудыг хүргэдэг. Харин 7 хоногийн эцэст хамгийн сонирхолтой мэдээнүүдийг онцолж дүгнэлт хийдэг билээ. Ингээд өнгөрсөн 7 хоногийн онцлог мэдээг хамтдаа үздэцгээе. Бурайд болон Монголын Булган аймгийн хооронд чухал хамтын ажиллагааны гэрээ байгуулагдлаа. Энэхүү баримт бичгэн ангаах ухаан, боловсрол, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаа гишийн түвшинд гаргах боломжийг нээж байгаа юм. Энэ гэрээ хоёр талын иргэдийн амьдрал хэрхэн ахиц авчрах талаар дараах сурвалжлагаас үзээрэй. Бурайд болон Монгол улсын Булган аймаг олон жилийн хамтын ажиллагаагаар холбогдсон. Тухайлбал өнгөрсөн жил Тус аймагт Алдарган хэмээх олон улсын Бурайд ардын наадам болсон билээ. Харин энэ удаа хоёр бүс нутаг аль биесээр хамтын ажиллагаагаа баталгаажуулж хамтран ажиллах гэрээнд гар ирсэг зурлаа. Энэ гэрээний хүрээнд бид ажлын уулзалтуудыг зохион байгуулна. Эдгээр уулзалтууд Монголын Булган аймаг болон Бурайд улсад үйлчлэн болно. Тэнд гэрээнд тусгагдсан зорилгоодыг бодит ажил болох арга хэмжээнүүдийг тодорхойлж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ чиглэлээр бидэнд Бурайд болон Булган аймагт аль алинд нь хангалттай туршлага бий. Гэрээ нь Бурайд болон Булган аймгийн хамтын ажиллагааг олон чиглэлээр өргөжүүлэх боломжийг нээж байна. Хамгийн түрүүнд иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд анхаарна гэж төлөөлөгчид онцоллоо. Энэ хамтын хэлцээг маань гол зорилго. Энэхүү гэрээний хамгийн гол зорилго нь иргэдийн сайн сайхны төлөө ажиллахад оршиж байна. Тэдний амьдрал цэцгэлэн өгчөхөд дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна. Энэ гэрээ нь манай хамтын ажиллагааг эрүүл мэнд, боловсрол, соёлын салбар чиглүүлэх замыг тодорхой болгож өгнө гэдэгт итгэлтэй байна. Цаашид хоёр тал эдийн засаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээр төлөвлөжээ. Улаан хотод сам бүхийн тэмцээн болж 200 гаруй тамирчин өрсөлдлөө. Эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн дунд хүчтэй өрсөлдөө өрнөлөө. Энэ спорт яагаад Бурайд улсад ийхүү алдаршиж байгаа? Тамирчид ямар сорилттой тулгарч байгааг дараагийн сурвалжлагаар хүргэе. Улаандад зохион байгуулагдсан самбо бүхийн тэмцээнд 9 баг оролцлоо. Нийтдээ 200 гаруй тамирчин Бурайдын 6 аймагаас хүрэлцэн иржээ. Жишээлбэл Иравны аймгийн Сосновоозерскоос ирсэн Олег Татаров анхны барилдаандаа ялалт байгуулсан байна. Хүнд хүчтэй өрсөлдөгч байлаа. Гэхдээ тулаан сайхан болсон. Энэ тэмцээн 6 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ хугацаанд самбо спортыг сонирхогчдын тоо их нэмэгдэжээ. Одоогоор Бурайд улсад 3000 гаруй хүн самбогоор хичээлж байна. Яаж байна? Хөл дээр бус мэхээ гэж. Мундаг өрсөлдөгч байлаа, хүчтэй. Жаахан техникл дутж байна. Тэмцээний сэтгэлээсээ хуваалцаач. Хэлэх үг алгуу, сэтгэл санаа янзын сайхан байна. Ядарвуу. Тэглээ. Энэ амаргүй спортоор охид бүсгүүчүүд ч хичээлдэг. Самбогийн 3 дахь тэмцээндээ орж байна. Эрдэнэ давгүй оролцсон. Хожигдох явдал байлгүй яах вэ? Ягаад заавал энэ төрлөөр хичээллэх болсон бэ? Мэдхгүй юм аа. Ээж авал явуулсан. Надад таалагдсан. Би бүгч барилддаг. Энэ төрөл ер нь амьдралд хэрэг болох уу? Бие хамгаална. Гудамжинд өөрийгөө хамгаалчихна. Самбо бол хаанч бие хамгаалчих спортын сайхан төрөл шүү дээ. Гол нь давталж болохгүй тийм үү? Тийм ээ. Орос албаны улсын бүс нутгуудаас Бурайд нь самбо бүхийн хөгжил сургалтаараа тэргүүлэгчдийн нэг юм. Энэ спортыг сургуулийн биеийн тамирын хичээлд хүртэл оруулжээ. Өнөөдрийн тэмцээн бол сургууль бүрт самбо нэртэй улсын төслийн хүрээнд болж байна. Энэ бол Оросд хэрэгжиж буй маш сайхан төсөл бөгөөд олон сурагчдыг хамруулж чаддаг юм. Өдөр ирэх тусам илүү олон сургууль самбоны сургалт явуулж хүүхдүүд хичээллэж байна. Зөвхөн хөвгүүд биш, охид ч идэвхтэй оролцож байгаа нь үнэхээр сайшаалтай. Манай ардын хурлын дарга Владимир Павлов залуу байхдаа самбогоор хичээлдэг байсан. Энэ спорт түүнд амьдралдаа улс төрж хүний хувьд өсөж дэвшихэд тус болсон гэж боддог.
Тиймээс бүгд самбуур хичээлж хүүхдүүдэд энэ сайхан спортоор хичээлүүлэхийг уриалж байна. Тэмцээний шилдэг тамирчид Хабаровск болох Алс дорндын авраг шалгаруулах тэмцээнд оролцох эрх авна. Эрхүү хотынхан үндэсний эв нэгдлийн өдрийг өргөн дэлгэр тэмдэглэлээ. Хөдөлмөр ордны өмнөх талбайд болсон арга хэмжээнд бүс нутгийн удирдлага шашны төлөөлөгчид оролцсон юм. Ард түмэн хэрхэн эв нэгдлийг хадгалж 100 хүн хэрхэн тойрон бүжгээр нэгдсэнийг үздэсгэе. Амралтын өдрийн өглөө эрт Иерусалимийн уул хэмээх түүхэн дурсгал цогцлборт олон хүн цуглжээ. Энд янз бүрийн шашин соёлын байгууллагуудын төлөөлөл нэгтэн оролцож байна. Оролцогчид эрхүү хотод болон мужийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийн дурсгалд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөн хамтдаа алхлаа. Энэ өдөр бид бүгд тэгш эрэхтэй, нэгэн зүг сэтгэлтэй байхыг илтгэдэг. Учир нь бидний хүч эв нэгдэлд оршдог лээ. Мөн тэдний бүх нүглийг санаатай, санамсаргүй, ялгаагүй өршөөгөө тэдэн Тэнгэрийн хаанчлалаа хайрлаач. Өнөөдөр бид энэ бүхнийг сэтгэл зүрхнээсээ мэдэрч байна. Хин ч алавдаагүй хүмүүс өөрсдөө ирж оролцож байна. Энэ бол хүндэтгэл, дурсамж юм. Бүгд өөрийн шашин уламжлалаа хуваалцаж байна. Хамгийн чухал нь энэ дурсамжийг хадгалж үлдэх явдлаа. Энэ хооронд Друуд спортын ордны өмнөх талбайд олон хүн цугларч тоглолт эхлэхийг тэсэн ядан хүлээж байлаа. Ард түмний баярыг ёсоор нь дуу хуур бүжигтэйгээр тэмдэглэлээ. 11-р сарын 4 бол ард түмний эв нэгдлийн бэлэг тэмдэг юм. Энэ өдөр Оросын ард түмэн энэ улсыг бүрдүүлдэг, эрч хүч нь болдог гэдгийг харуулдаг. Олон үндэстэн, олон соёлын нэгдэл бол манай улсын хөгжил, урам зоригийн их булаг юм. Гэхдээ баярын өдөрч хотын иргэд улс орноо хамгаалж буй залууст талархлаа илэрхийлэхээ мартсангүй. Ялагчдийнхаа төлөө итгэл сэтгэлийн дэмжлэгийг илгээж байна. Эв нэгдэл гэдэг бол нөхөрлөл, харилцан туслалцах, итгэлцэл гэсэн үг. Энэ үед бид урдынхаас илүү нягт нэгдэж байна. Бид нэг гэр бүл шиг байж чадж байна. Хүмүүс нэгдэж чадвал ялхан гарцаагүй. Тоглолтын үеэр баярын уур амьсгал оргилдоо хүрч хосоороо бүлгэрээ бүжиж байсан хүмүүс нэг л мөчөд гар гараасаа атгалцсан том гихчийн тойрог болон нийллээ. Энэ чин сэтгэлийн хөдөлгөөн нь энэхүү баярын утга санааг төгс илэрхийлж байлаа. Нэгin хэмнэлт бүжих 100 хүн, тайзан дээрх уран ууралт, танил аялгуунууд. Энэ бол бид яагаад энэ баярыг хайрладаг нэгэн том шалтгаан юм. Өвөр байгалийн залуу бизнес эрхлэгчид том хот руу нүүхгүйгээр амжилтанд хүрч болдгийг харууллаа. Тэд төрлөх сумандаа махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг сэргээж, хуучин цэцэрлэгийг орчин үеийн цех болгож хувиргажээ. Тэд хэрхэн энэ бүхнийг хийж чадсан талаар дараагийн сурвалжлагаар хүргэе. Ер нь манай энэ тосгон ийм л байдалтай оршин тогтнож байна да. Бид дотроо төв гэж нэрлэдэг юм. Хоёр гэр бүлийн нэг нь өөрийн гэсэн малны барьтай. Цаана хөлөөр хүн хөдөлмөрөөр амьдардаг гэдэг үг энэ гэр бүлд яг тохирно. Үе дамжсан малчин Балжин Ямац Диповын гэр бүлийг 2 дахь жилдээ төмөр туслах буюу трактор нь түшиж байна. Бага хүүхдүүд нь читаад сурдаг, ах нар нь ээлжийн ажилд явдаг. Илүү мал үржүүлэх нь одоохондоо ашиггүй санагдаж байна гинэ. 1950-ад онд нэрт Кировын нэрэмжтэй сангийн аж ахуй ус даяар алдаршиж байсан бөгөөд туршлага судлахаар бүр хрушоо хүртэл ирж ажээ. Харин өнөөдөр тэр үеийн амжилтын дурсамжил үлдсэн байна. Хоньны тоо 500 гаруй толгой, үхэр 60-аас 70 орчим, бас хэдэн адуу бий. Өмнө нь чита Агинск руу нийлүүлдэг байлаа. Одоо харин хаашаа яаж борлуулах вэ гэж л эргэлзэж байна. 3 сарын өмнө тэр залуучууд нь эхлээд харьцаад ирэх гэж тохиролцжээ. Андрей Дагестанаас нисж ирсэн, Владимир Улаудаас хүрэлцэн ирсэн, харин Нямбо нутаг орно орхиогүй уугуул нэгэн. Тэр өөрөг хариуцлага сайн мэднэ. Өвс бэлтгэх, мал арчлах, эцсийн бүтээгдэхүүний чанарыг хянах бүгд түүний ажил. Энэ ажил надад сонирхолтой, амьдралын маань нэг хэсэг юм. Би энэ дунд өссөн болохоор бүгдийг нь мэднэ. Хот руу явах оролдлого байсан ч эргээд нутаг руугаа татагддаг. Энэ бол миний чаддаг, мэддэг, хайрладаг зүйл юм. Тэд ирээдүйд барих үйлдвэрлэлийн цехын газрааж сэтгэл шингэн сонгожээ. Энэ бол бидний багтаа явдаг байсан хуучны цэцэрлэгийн байр. Бид энэ байрыг худалдаа авч цех болгохоор шийдсэн. Ханыг буулгаж, технологич авчирч, зураг төслийг нь гаргуулсан. Удаан хилцсэний эцэст нутагтаа буцаж ирээд бүтээе гэж шийдсэн юм.
Эцэг өвгдийн туршлагад тулгуурлан шин зүйл бүтээх нь тэдний зорилго. Махан бүтээгдэхүүний жорыг бүх тосгоноор хамтран боловсруулж, гадаарагийн котлет, тэгтэл, банш, бууз зэрэг бүтээгдэхүүн төржээ. Бүгд онцгой, эрүүл найрлагатай, үхрийн мах, цацагт хэр бол. Энэ бол бэлэн бүтээгдэхүүний цех. Энд бид хагас боловсруулсан бүтээгдэхүүнээ хадгалдаг. Харин энэ талд туршилтын бүтээгдэхүүнүүд бий. Манай тосхны бүсгүйчүүд бүгд ирж өөрсдийнхөө аргаар бууз, банш хийж үзсэн. Тэдний дундаас бид хамгийн мундаг амттай хөлбөрийг нь сонгосон юм. Одоо хүмүүс гэрээсээ гаралгүйгээр амтад эрүүл бүтээгдэхүүнийг сонгох боломжтой. Мах, татсан мах, хагас боловсруулсан бүтээгдэхүүнтэй гэрийн багцыг тус компани 7 хоног бүр өвөр байгалийн хязгаарын оршин суугчдын үүдэнд хүргэдэг. Тэд томоохон худалдааны сүлжээтэй хилцээ хийж байгаа бөгөөд тал нутгийн амтыг аль болох хурдхан шиг дэлгүүрийн тавиа дээр гаргах зорилготой. Манай нутгийн залуусаа тосгоныхоо нэрийг өргөж өвгдийн ажлыг үргэлжлүүлж байгаа нь үнэхээр сайхан хэрэг. Цех улам өргөжвөл мэдээж өөрийн борлуулалтын цэг зах зээлтэй болно. Тал нутгийн халуун сэтгэл хэмээх брендийн нэр шууд төржээ. Учир нь тал нутагт тэднийг хатуужуулж хөдөлмөрч бусдад тусч болгосон билээ. Одоо харин тэр халамж, тэр хүчээ буцааж өгөх цаг иржээ. Бид шин зах зээлийг нээж айл бүрийг малаа өсгөх урам зоригтой болохыг хүсэж байна. Ингэснээр эцэг эхчүүд хүүхдүүдээ хотуудаас дуудан хамтдаа өвс хадах намрын ажилд оролцох болно. Ингэж байж л манай тосгон үргэлж оршин тогтно гэж бид итгэдэг. Дарья Пьяникова, Владимир Николаев, Середина земли, Забайкальский край. Якутийн үнд идэл урлаачид эртний уламжлалаа орчин үеийн хэв маягтай хослуулан алт, мөнгө болон нутгийн очир эрднэр өвөрмөц бүтээлүүд төрөөж байна. Якутск хотод болсон үзэсгэлэнд 100 гаруй бүтээл дэлгэгдсэн байна. Орчин үеийн дарагчид өвөг дээдсийн домгийг хэрхэн орчин үеийн урлагтай нэгтгэж байгааг дараагийн сурвалжлагаас хүлээн авч үзсэн нь. Өнөөдөр Якутийн очир эрдэнэ дэлхийд даяар алдаршсан. Саха үндэстний үнд идлийн урлаг нь эртний уламжлалаа хадгалан ирээдүйн ихтгэлтэйгээр урагшилж байна. Якутийн алмазыг хойд нутгийн хүч, гоо үсгэлэн, ур чадварын бэлэг тэмдэг хэмээн домоглон ярьдаг. Казахстаны нэг үзэсгэлэнд би зогсож байтал 3 охинтой эмэгтэй шат өгсөж ирээд хаашаа орох вэ гэж суухад тэд мэдээж Якут руу гэж хариулж байсан. Тэд аль хэдийн мэддэг болжээ. Якутын хийц чанартай өвөрмөц үзэсгэлэнтэй байдаг гэдгийг. Тиймээс тэд хамгийн түрүүнд манай лангуу руу очсон. Үзэсгэлэнд 10 гаруй үнд идлийн урлан оролцож байна. Алт, мөнгө болон нутгийн үнд чулуугаар урсан гар хийцийн бүтээлүүд тавигджээ. Энд нэрт мастеруудын бүтээлээс гадна шинэхэн уран бүтээлчдийн анхны сорилтууд ч багтсан байна. Олон залуу дарахад оролцож буй Якутийн үнэт идэллийн урлаг амжилттай хөгжиж байгааг нь илрэл. Манай ард түмэн эртнээс үнэт идэл урладаг уламжлалтай. Тэр уламжлал өнөөдөр ч амьд, ирээдүйд ч үргэлжилнэ. Үнд идэл бүр өөрийн гэсэн түүхтэй. Жишээлбэл залуу дархан Даяна Тараярова өөрийн бүтээлдээ Дирикени омгийн нүүрний шивээсний домгоос урам авсан байна. Энэхүү шивээс нь гоёл чимэглэл байгаа зогсохгүй муу ёрын сүнснээс хамгаалах сахиусын үүрэгтэй байсан гинэ. Даянагийн бүтээлд эртний уран сэтгэмж, орчин үеийн хэлбэр, өнгө аястайгаар дахин амжилжээ. Якутууд эрт үед нүүрэндээ шивээс хийдэг байсан гэдгийг би сонсоод маш сонирхолтой сэдэв байна гэж утсан. Тэгээд үнэт идэллийн урлагийг шивээсний утгатай холбож үзэх санаа төрсөн. Якутын дарагчдын бүтээл бүрт өөрийн гэсэн өвөрмөц гарын хэв маяг байдаг нь бусдынхаас шууд ялгардаг. Якутын шилдэг үнд идэл 2025 үзэсгэлэнд 100 гаруй ховор өвөрмөц бүтээл дэлгэгдсэн бөгөөд зохион байгуулагчид хэлэхдээ энэхүү арга хэмжээ нь дотоодын зах зээлийг хөгжүүлэхээс гадна хойд нутгийн үнд идлийн урлагийг дэлхийд таниулах чухал алхам гэж онцолжээ. Хятадын автомашин үйлдвэрлэл Японыг гүйцэж дэлхийд борлуулалтаараа тэргүүлэгч боллоо. Тус улсын автомашин үйлдвэрлэгчид ямар технологи ашиглаж яагаад ийм амжилтанд хүрэв? Манай хамт олон Хятадд очиж ирээдүйн автомашиныг үзэж сонирхжээ. Удаах сурвалжлагаар хүргэе.
Бүгд найрамдагтад ард улсын автомашины үйлдвэрлэл Японыг гүйцэж дэлхийн хамгийн их борлуулалттай автомашин үйлдвэрлэгч орн болжээ. 1986 онд байгуулагдсан Geely Group сүүлийн 12 жил дараалан дэлхийн шилдэг 10 автомашин үйлдвэрлэгчдийн тоонд багтаж байна. Үүний хувьд боломжийн, тоноглол сайтай, жолоодлох хялбар, эдгээр нь тус брендийн гол давуу талууд юм а. Энэ машин үнэхээр тав тухтай багтаамж сайтай. Би 2 метр өндөртэй ч асуудалгүй багтсан. Ард сухад чангалтай зайтай. Яг энэ машинаар бид Читагаас улаан өдрүүд зочлохоор явна. Хятадд 1000 гаруй борлуулалтын салбар гадаадын орнуудад 400 орчим төлөөлөгчийн газар ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд седан, жип, минивэний борлуулалт эрс өссөн бөгөөд зөвхөн энэ оны 7 дугаар сард 58%-аар нэмэгджээ. Энд толны оронд камер байна. Доторхыг нь харж болно. Geely-ийн автомашинууд салхины шилэн дээрх проекц, өргөн дэлгэр, шилэн дээвэр, 3 бүсийн агаржуулагч, бүх талаас хянах систем, гэрэлтүүлэх ухаалаг оптик болон жолоочийн туслах электрон системийн иж бүрдэлтэй. Компанийн гол чиглэл нь шинэ эрчим хүчний хөдөлгүүртэй автомашинууд юм. Одоогоор нисдэг автомашин бүтээх төслийг туршиж байна. Өмнөд Хятадын Ханчжоу хотоос нисээд бид Өвөр Монголын нислэл Хөх хотод ирлээ. Энэ бүс нутаг Монгол Оросын албаны улстай хил залгаа оршдог юм. Эрт цагт эндхийн уудан бэлчээрт өхөр хоньны сүрэг хязгааргүй бэлчдэг байжээ. Өнөөдөр энд дэлхийн хамгийн том сүү бүтээгдэхүүний үйлдвэрүүдийн нэг Geely ажиллаж байна. Үйлдвэр өдөр бүр 6.5 тонн шин сүү боловсруулах хүчин чадалтай бөгөөд үйлдвэрлэлээ бүрэн ухаалаг системээр удирддаг. Бид эндхийн бүтээгдэхүүнийг амталж үзсэн. Зармиг, цай, бяцлаг гээд бүгд амттай. Дэлгүүрт бүтээгдэхүүн бүрийг дагалдсан мерч буюу аяг, ланчбокс зэрэгтэй хамт худалдаалдаг нь сонирхолтой юм. Энэ бол зөвхөн бүтээгдэхүүн бус бүхэл бүтэн соёлын салбар юм. Ийм иж бүрэн хандлага бол ирээдүй юм. Үйлдвэрт хүүхэд насанд хүрэгчдэд зориулсан сүм бүтээгдэхүүний өргөн сонголт, өнгөлөг сав баглаа бодол, ариун цэвэртэй орчин сонирхолтой танилцуулга бий. Хүүхдүүдийн дунд явуулж буй боловсролын аяллууд нь тэдэнд мэрэгжлээ олоход тусалж их орноороо бахархах сэтгэлийг төлөвшүүлдэг. Бүх зүйл автоматжсан, гэрэлтэж эргэлдэж байгаа нь яг л шинжлэх ухааны уран зөгнөлт кинонд гардаг шиг юм. Энд хятадын сурагчид дэрж интерактив сургалтад хамрагдаж, сүүн бүтээгдэхүүн амталж, мастер класс хичээлд сууж байна. Энэ төвшний автоматжуулалт, шинжлэх ухаан тулгуурласан хандлага үнэхээр гайхмаар. Бид автомашины үйлдвэр, анимашны студ, археологийн парк, эсвэл сүүний үйлдвэрч байсан хаач учсан орчин үеийн технологи ба үндэсний сэтгэлгээний уялдаа мэдрэгддэг. Дэлхийн хамгийн том сүүний үйлдвэрийн захирал ноён Панхкам инновацгүйгээр ирээдүй байхгүй гэж хэлсэн байдаг. Шинжоо ухаар сансрын хөлгийн баг бүрэлдэхүүн хагас жил сансрын тойрогт ажилласны дараа их дэлхийд буцахаар бэлтгэж байна. Газар дэлтийн талбайд дрон болон роботуудыг ашиглан сургалт зохион байгууллаа. Сансрын баатруудыг хэрхэн ухтаж авч байгаа болон Хятадын тайконавтууд ямар амжилт тогтоосныг дараах сурвалжлагаас хүргье. Экипаж Шинжоу-20 составить. Шинжоо ухаар хөлгийн багийн гишүүд болох Чэндун, Чэнжунжу, Ванзэ нар удахгүй харина. Ням гарагт Дүнфэн буух талбайд бүх системийг хамарсан сургуулилт явагдаж, багийн буцах ажиллагаанд бүгд бэлэн боллоо. Готово к возвращению экипажа. Бид тоног төхөөрөмжөө шинчилж 3 гэрэлтүүлэгч дрон нэмсэн буух бүсийн харагдах орчныг ихээхэн сайжруулсан хэрэг болсон. Мөн бутлаг шугуй говийн зөөлөн хөрс давслаг газар зэрэг газар зүйн хүнд нөхцөлд нисдэг тэрэг буух үеийн ажиллагааг давтан сургасан. Ийм нөхцөлд ажиллах бүрэн бэлтгэлтэй болсон. С 2021 2021 оноос хойш Шинжоо хөтөлбөрийн 8 баг Дүнфэнд амжилттай газардсан бөгөөд шинэ илүү нарийн ажиллагаанд зориулан талбайг тасралтгүй сайжруулсаар байна. сложным миссиям. Сүүлийн 5 жил бид аврах ажиллагаанд дрон, автомат машин, робот нохой зэрэг жолоочгүй ухаалаг техникүүдийг идэвхтэй ашиглаж ирсэн. Үүнтэй зэрэгцэн дрон газар дээр ажиллаж, хяналтын систем тэднийг чиглүүлэх шинэ уялдаа холбооны схемийг туршиж байна. Энэ иж бүрэн хандлага нь ирээдүйд илүү олон төрөл бүрийн даалгаврыг өндөр давтамжаар хэрэгжүүлэх боломжийг олгоно.
Экипаж Шинжоо хор баг сансарт 180 хоногоос илүү хугацаанд ажиллажээ. Ахлагч Чиндүүн нийт 3 нислэгийн хугацаанд 400 гаруй хоногийг сансарт өнгөрүүлсэн нь Хятадын тайконавтуудын дунд шин дэд амжилт болж байна. Александр Яровой, Сунье, CGTN. Ингээд энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Ice Global телевизийг үзэж байгаарай. Ингэснээр та Монголд төдийгүй бидний хөрш орнуудад болж байгаа голлох үйл явдлын талаар байнга мэдээлэлтэй байх болно. Хөтлөгч Лама та бүхэнтэй байлаа. Дараагийн 7 хоногт дахин уулзъя.